3 минут, орой минут. За 7 дахь влогоо хөтлөж эхэлж байна. За влог хөтлөхлөөр ч асуудалтай юм шиг байлаа. Гэрэл хөгжим, артлынх нь хөгжим нь юу инээ тэрэ гээл. Тэгээд одоо бид нар сайн шандад байна. Миний идж байгаа энэ хоол боллоо. Chicken kung pao. Халуун ногоотой дахианы хураг. Энэ миний орой хоол. Заримдаа бол ер нь хоол идэж амждаггүй шүү дээ. Тэгээ жоохон хоол дээр. Заримдаа бол дайлууч мэдэх юм бол бас нэлээд хоол идэл. За өнөөдөр бид нар юу сайн шандад ирсэн. Тэгээд манай ажилтан буудал захиалсан байсан. Гэсэн чинь тэр бууд нь цуслагдсан гэж хэлжсэн. Тэгэл буудалд тоглоход ирээд дээрэс нь буудлын цуслагдахлаар жоохон гонигтай сэтгэл төрд юм бэл. Тэгээд мессеж явуулсан. Тэгээд манай ажилтан мессеж аваагүй байсан юм уу яасан. Тэгээд ямар ч байсан цуслагдсан буудлаа болоод тэгэл люкс гэдэг нэг буудал болж авлаа да. Би энэ буудал бараг 8 жилийн өмнө бууж исэн буудал байлаа. За орой тоглоод маргааш бид нэр Хамбогд руу явна. Нэлээд 700 гаруй км гэж шүү. Тэгээ Google Map-аар ямар ч үсэн давхар би байрлал хамдаа тэгвэл болохгүй байх гэж бодож байна. За. Түр баяртай. Орой тоглолтын дээрээс уулзъя. Байгаль Sakura манай гэрт байдаг. Тэр утгаараа өнөөдөр бас Sakura брэндийнхэн бас дээжээс хийх гэж бодсон. Тэгээд одоо миний хувьд бол одоо нэг сайхан азтан гişал болчих гэж бодож байна. Та бүгдийн минь таслахар суудлаараа яа. Суудлаараа авсан бай. За 3 дугаар игнэний гэл. 1 дугаар игнэний 1 дугаар суудлын хаанаас энэ талаас баруун талаас энэ талаас юм уу? Тэгэхдээ нөгөө 1-ээс 10 хүртэл аль талаасаа тоглох вэ? За. За тэгвэл 3 дугаар игнэний 8 дугаар суудлах бах та. 9 дугаар суудлын буураад билээ гэж бодож байна да. За буураагаа нэг хол явуулаад яах вэ? Энийхэн ячи үргээд үгүй. За ингээд миний хөдөлгөөг бас хэлүүлгээд үлдсэн. За тань сайн сайхны хүсье. Баярлалаа. Танд ирүүлэх сайн сайхан бүхний хүсье өрөө. За ингээд Sakura брэнд та баярлалаа гэж хэлмээр байна. Бас маш олон одоо тоглолтуудад хамт байгаад нь баярлалаа гэж хэлье. За тэгээд тоглолт маань үргэлжилж байна. Түрүүн би хэлсэн одоо миний амьдралын одоо чухал хүмүүсийн нэг бол ээж аав минь, ээж хоёрсон бол аавынхаа тухай бас ярих хэрэгтэй болов гэж бодож байна. Яг түүхээрээ ярих юм бол бас манай өвөө Галсан Жамц өвөө маань Дорногов аймгийн Хар айраг, одоо бол айраг гэж байгаа Хар айраг гэдэг газар төрсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр бас Төв аймгийнх гэдэг боловч бас өвөг дээдс нь бол Дорноговийнх юм байлээ. Тийм учраас бас энэ сайхан өвөг дээдсийн нутагт ирж амьдрал тоглолтоо хийж байгаа учраас аавынхаа тухай бас нэгэн сурвалжлагыг сонирхолъё. Миний аав одоо насаараа одоо барилгын системд ажилласан барилгын инженер. За Түмэн бетон завод, керамзитын заводыг одоо ахалж удирдах явсан. Дархан хотод керамзитын заводыг үүсгэн байгуулахад анх эхнээс нь шинээр нь байгуулж босгосон хүмүүсийн нэг. За тэгээд Улаанбаатар хотод цэндэрлэж байгаа олон барилгуудын дунд Чингис Чтуудлын барилга миний аавын оролцоогоор боссон байдгийг тэгээд бахархаж явдаг. За ийм сайхан аавынхаа тухай сурвалжлагыг сонирхолъё. За сайхан дулаан сумын урдуур яваад мандах сумаар орж эсвэл мандах сумынхаа урдуур явах юм уу? Цагаан суврган зам гэж байх юм байна те. За.
За. Цагаан урдуураас мандахшны урдуураас цагаан суургаар дайраад тэгэл 100 шиг баруун шилжиж. За. Ерөнхийдөө тэр замаар явбал 300 км явах уу? Тэр 300 яваад ер нь тэгсгэл яваад 400-аар авахгүй. Тэгээ өглөө эрт 6-д хөдлөх юм чинь бид нар яаж иж байгаа л орж ирж шүү дээ. Тэгээд GPS тасаа миний эсрэгээр тэгээд хараад яв. За. Тэгэхгүй тэр өглөө нийтмэд шоуданаар эвгүүц өгтэй юм шүү. Ойлголоо. Тэгээ цагаан суврагын замаараа явхад чинь тэгэл тэр чинь шууд олчих юм уу? Цагаан сувраг олчих юм бол та мантахаас өгч аваад байгаа шүү дээ. Цагаан сувраг олчих юм бол цагаан суврагаар чи өндөр өслийн шугам байгаа. Тэрийгээ дагаа явчих шүү дээ. Өндөр өслийн шугам дагаад явчихвал чигээр яваад амтруу. За. За та байх юм уу маргааш? Би маргааш Энэ чи юу шүү дээ 2009 он уу 19 он уу. Тийм. Нөгөө найстартаа явжсэн тий. Нөгөө галбын говийг гатлаад гашин сухатар нөгөө хадиг төвшөр рүү явжсэн. За ингэдэг бол энэ. Энэхий хүн үү тий? Дээр үн зураг барьж ирсэн байх шүү дээ. Харахад чинь орохгүй. За тэгээ. Ямар сайн юм те. Өсөмч. За. Өглөөний мэд. За одоо өглөө 7 өнгөрч ах шиг байна. Цаг 8:40 шүү. Гэгээтэй болгож байгаа бид нар хамбаг дээр хөдлөе гэж үзлээ. Тэгээд нэлээд бас эдэртэй замаар явж байгаа учраас за сайн сууж байгаарай гэл. Сайн сайхан байлаа. Одоо хамбогт руу 300 гаруй километр бараг л 8 цаг явах бах та. За хамбогтод уулзцгаая. Замдаа бас сонирхолтой адал явдал бол танарт үзүүлнэ. Тэр баяртай. За энэ ч одоо ингэж ихэнх болгоны сүрэг өөр юм бий ороод ирлээ дээ. Харж штэ би. Нэг сигналтай. Айд. Мономос таа юм тий. За бид нар өглөө гарчаад ойролцоогоор нэг цаг болж байгаа юм бэ? 4-5 цаг болсон уу? 4 цаг явж байна. 4-5 цаг явж байна. 5 цаг явж байна да. Тэгээд ямар ч байсан сайхан унтсан байна. Сайхан унтаад сэрсэн чинь цагаан суврагаар юу одоо уурхайн хажууд явж байна. Бид нар замаа жоохон товчилж явж байгаа л да. Тэгээд замаа жоохон GPS нь замдаа алдчихлаа. Онлайн байсан. Тэгээд одоо ямар ч байсан тэгээд очиж хахаа. Хамбогт сумын засаг даргатай утсаар бас ирлээ. Сүлжээ байгаа газар. Тэгээд ямар ч байсан замд бас нэмж зааж өглөө. Энд одоо төмөр зам барьж байгаа усууд ерөөсөө замаа мэддэг юм байна те. Ерөөсөө тэгэл амар завгүй бүр минут секунд хүнтэй дуурахч завгүй ажиллаа хийдэг усууд байна шүү. За тэгэл одоо 12:56 хоол өдрийн хоол мод идэх цаг авалж байгаа шиг байна да. Нэг сум руу орж байгаа л идэх бах та бид нар. Дараагийнх чинь манлаа сум те. За өдрийн хоолны цаг гэж байна. За сайхан хоолж гин үү? Хоолж байна. За жижиг сайхан хоолж гин. Сайхан олж байна. Уука хоолж юм уу? Зээ бол.
Энэ сайхан унтж байгаа юм шүү. Ха. Приятного аппетита, бон аппетит, сайхан хоолоорой. Спасибо вам тоже. Как на официальном приеме. Баса хүлээ авалтаа, да? Что мы едим? Цуйван. Цуйван. Окей, цуйван. Окей. Ой. За цуйван хэр амттай байна? Амттай байна. Дээр хоцтойгоо явцгаа. Шүгэр. Нааш айг харж штэ бид хөлөө. Юу гарууд явж утгасан байна. Тарара. 7 дугаар влог мэдчилж байна. Бидний аялын тоглолт одоо төгсөхөд нэг 3 аймагт байна. Нэг сум, 2 аймаг. Өнөөдөр бид нэр Хамбогт сумын Дэмчөгийн хийдэд ирсэн. Энергийн төвийн манай Монголын үзэсгэлэн газрууд энийг энергийн төвд ирсэн байна. За бид бүгд ингээд бүгдээр өнөөдөр Дэмчөгийн хийдэд сайхан гороолж өөрсдөө бяцлагал хийж өнөө орой цагтцын суманд маш их энергитэй усад очиж тоглох нэ. Маргааш өмнө говийн 70 задгад 11 сарын 17-нд бидний 21 аймгийн аялын тоглолтын төгсгөлийн Дундгов аймгийн Мандалгаа хотод өндөрлөх юм байнамаа. За тэгээд бүгдээрээ хоржидоо гэдэг баха тий. 3 хоржидоо гэдэг энэ сайхан одоо уухагаар одоо бид нэмэрч ирсэн лого өндөрлж байна. Баярлалаа. Байж одоо. За. За мэнчлэх хүн байна уу? Күкүү гэж энэ. За өөр хэм бэ? За